Revit нь Microsoft Office болон бусад автодискийн програмуудын адилаар танд шаардлагатай баажуудыг Ribbon дагуулж байдаг. Энэ нь таныг шинэ төсөл үүсгэх эсвэл дурын нэг төслийг нээхэд харагдаж эхлэх болно. Ribbon үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Tab, Panel, Tools буюу бааж. Та өөрт шаардлагатай баажийг сонгохын тулд эхлээд Tab-а зөв тодорхойлох хэрэгтэй. Учир нь Tab нь баажуудын ерөнхий чиглэлээр нь ангилсан нэршил юм. Жишээ нь Architecture, Structure, System. Та програмаа суулгахдаа ажиллах чиглэлийг хэрхэн тодорхойлсноос хамаарат эдгээр Tab-уудын зарим нь байхгүй байж болох юм. Эдгээр Tab-ууд байршиж буй баажууд нь тухайн чиглэлд хамааралтай эдл хүнүүдийг загварчлахад туслах болно. Харин Insert Tab нь бусад програмуудтай хошиж ажиллахад шаардлагатай баажуудыг, Annotate Tab нь төслөө ажлын зурагт бэлтгэхэд шаардлагатай бүхий View Specific элементүүдийг үүсгэх боломжтой баажуудыг, Analyze Tab нь төсөлдөө анализ хийхэд шаардлагатай баажуудыг, Massing and Site Tab нь mass болон барилгын талбайг загварчлахад туслана. Revit нь гадна инженерийн зураг төслийг гүйцэтгэхэд зориулагдсан програм биш. Зөвхөн дотор гэдгийг анхаараарай. Барилгын талбайд орчны тогтчлолт болоод газрын гадаргууг илүү ойлгомжтой төсөлж харуулахад шаардлагатай баажууд байдаг. Collaborate Tab нь төслийн багийн бусад гишүүдтэй хошиж ажиллахад шаардлагатай баажуудыг агуулдаг. Weave Tab нь харагдсан элементүүдтэй хамааралтай баажуудыг агуулж байдаг. Manage Tab нь төслийн үндсэн тохиргоо болоод төслийн талаарх мэдээллүүдийг агуулж байдаг. Add-ins Tab нь таны нэмэлтээр суулгасан бүртгэлүүдийг агуулж байдаг. Учираас хүн болгоных өөр байх магадлалтай. Modify Tab нь төсөлдөө үүсгэсэн бүхий л төрлийн элементүүдийг засварлаж янзлахад шаардлагатай баажуудыг агуулж байдаг байгаа. Хэрвээ та харагдаж үүсгэж байгаа бол эхлээд View Tab дээр товшгон, дараад нь өөр шаардлагатай панелийг сонгох хэрэгтэй. Панел нь тухайн Tab-д агуулгадж буй баажуудыг ижил төстэй байдлаар нь багцсан хэсэг юм. Жишээ нь бидэнд Graphics буюу график зурагтай хамааралтай панел, Presentation буюу төслөө танилцуулахад шаардлагатай баажуудыг агуулсан панел, Create буюу шинээр үүсгэхэд шаардлагатай баажуудыг агуулсан панел. Бүгдээрээ шинээр харагдаж үүсгэж байгаа учраас эндээс өөрт шаардлагатай баажийг хайцгаая. Хэрвээ та огтлол үүсгэж байгаа бол уг Selection баажийг сонгоод маус нэг хоёр тавьшиж зураас зурх замаар дурын огтлыг зурж болно. Эзгээ дараад багжаас гарыг. Хэрвээ та 3D харагдаж үүсгэж байгаа бол Create panel дээрх 3D баажтай болгоныхон курсорыг авчаарай. Ингээд та бүхний зүйлийг анзаарч байгаах уг бааж нь түрүүн бидний сонгосон Section баажаас өөр байна. Өөрөөр хэлбэл энэ нь голоороо хуваалттай буюу тодорхой хувилбаруудыг агуулсан бааж байна. Та уг доошо заасан сүм дээр туушсноор нэмэлт хувилбарууд гарч ирлээ. Хэрвээ та камера баажийн тусламжтай перспектив харагдаж үүсгэж байгаа бол уг баажийг сонгоод хаан зогсож зураг авахаа сонгоод хаашаа харахаа сонгоод маус гэдэг тушаад хангалттай. Харин уг үндсэн тэмдэглэгээр дээр товших эсвэл сум дээр нь товшоод үндсэн тэмдэглгээтэй ижил тэмдэглэгээр дээр товших нь үндсэн 3D харагдц руу ороход туслах нь. Нэмэлт хувилбаруудыг агуулсан баажийн хувьд үндсэн тэмдэглэгээ болон хамгийн ихний бааж нь ижил үүргээр ойролцоо байдаг гэдгийг анхаараарай. Ялгаа нь гэвэл та үндсэн тэмдэглэгийг сонгоход ердөө нэг товшин, харин сум дээр нь товшоод ихний тэмдэглэгийг сонгоход хоёр товшгол ялгаатай. Мөн бидэнд өргөтгөх боломжтой баажууд байдаг. Эдгээр баажууд нь тодорхой хэмжээнд хуваалтгүй, харин зөвхөн доошоо заасан сумтай байдаг. Жишээ нь бүгдээрээ уг Schedules бааж дээр товшоод та материалын төвөр үүсэхгүй, объектын төвөр үүсэхгүй, зургийн жагсаалт үүсэхгүйгээд бусад хувилбаруудаас сонгох боломжтой байгааг анзаарч байгаа. Дан ганц бааж гэлтгүй панелууд өргөдгөх боломжтой байдаг. Жишээ нь бүгдээрээ Annotate Tab дээр товшъя. Тэгээд тухайн Tab дээр байршиж буй эдгээр панелууд дээр болгоныхон курсор явуулаад үзээрэй.
Ингээд бидэнд dimension, tag зэрэг доошо заасан сумтай панелуудаар хулганы хөнгөлсөрөг авчид идэвхжиж байгааг анзаарч байгаа. Энэ үед нь та бүхэн маус нэгэ товчсноор нэмэлт багжуудыг гаргаж ирэх боломжтой байдгийг анхаараарай. Эдгээр багжууд нь биднийг хулганы курсорыг тухайн панелаас холдуулахад автоматар хумигддаг байгаа. Хэрвээ та байнга харахыг хүсвэл панел дээр маус нэгэ товшоод уг хатгах тэмдэглэгэн дээр хатгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр эдгээр багжуудад хүссэн үедээ хандах боломжтой болж байгаа гэдгийг анхаараарай. Гэхдээ энэ нь та бас олсон тохиолдолд алдагдах болно. Мөн түүнчлэн зарим панелийн нэршлийн баруун захад доошо заасан сумтай тэмдэглэгээ байдаг. Энэ нь бидэнд нэмэлт тохиргоонд хандах боломжийг олгодог. Гэх мэтчлэн та бүхэн Reaper-ний бүтэц зохион байгуулалтыг ойлгосноор өөрт шаардлагатай багжуудыг хурдан хугацаанд олж сонгох боломжтой болох юм.